чухал анализын гадаад зах зээлийн дугаарыг ихэд бэлэн боллоо. За хэдүүлээ өнөөдөр зах зээлийн тоймын хувьд бол өнгөрөх 5 өдрийн Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлийн тоймын талаар ярилцсан. За сэдвийн хувьд бол олон улсын зах зээл дээр гаргасан голланд банкны ам долларын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын 9-р сарын инфляцийн тайлан буюу CPI танилцуулагдсан. За агуулгаас нь хараад үзвэл 2.4% буюу өмнөх жилээс үнийн өсөлт 2.4% өсөлт үзүүлсэн байлтаа гарсан. За энэ бол шинжээчдийн хүлээлтээс бол үйл ажиллагаа өндөр байсан. Гэхдээ нөгөө талдаа 8 дугаар сарын өсөлт 2.5%-аас буурсан үзүүлэлттэй гарсан. За үүнийг бол хөрөнгө оруулалт таатаагаар хүлээж авсан. За учир нь гэвэл яг одоо зах зээлд оролцогчид ерөөсөө төв банк талаас бол бодлогын хүүг бууруулахыг хүсэж байгаа. За мэдээж хүү буурах нь бол хувьцаанаас бол эерэг үзүүлэлттэй. Тэгэхээр төв банк талаас бол одоо инфляцийн зорилт түвшинг 2 дээр аваадсан байгаа. За нөгөө талд бодит эдийн засгийн гүйцэтгэл бол 2-3 ойртсон байгаа нь мэдээж инфляцийн түвшин төдий чинээ тогтворж төдий чинээ буун. За энэ хэрээр төв банк талаас бол бодлогын хүүгээ бууруулах давтамж инерцээ нэмэгдүүлээд явах юмаа. Тэгэхээр бол одоогийн хүлээлтээр бол 11-12 сард Америкийн төв банк холбооны нууцсан хурлаа хийнэ. За нэг 0.25-аар 2 удаа буулгах хүлээлттэй байна. За нөгөө талд бол 10 сар дундаа орсон Америк нэгдсэн улсын томоохон банкуд компаниудын 3 дугаар удирлын санхүүгийн тайлан танилцуулагдаад эхэлсэн. За эхнээс нь хараад үзвэл санхүүгийн тайлан бол хүлээлтээс илүү өндөр сайн гүйцэтгэлтэй гарч байгаа. Тэр ерөнхийдөө бол нийт Америкийн эдийн засаг суур үзүүлэлт нь бол одоо бодит эдийн засгийн эхний хагасаар 3% бодит өсөлттэй. За сүүлийн 2 сарын ажил эрхлэлтийн хөдөлмөрийн тун үзүүлэлт бол сайн үзүүлэлттэй гарсан. За ажилгүйдлийн түвшин бол түүхэн дунжаас доогор буюу 4.2%-тэй. За инфляцийн түвшин буурсан, тогтворсон буюу төв банкны зорилттой ойртсон. Тэр нэг иймэрхүү компаниудын ашиглалгаа нэмэгдсэн. Иймэрхүү суур үзүүлэлт таатай байгаатай холбоотойгоор тэр жигтэй Америк нэгдсэн улсууд удаа дараалан өссөөр ногооноор эргэлж байна. За бид нар хамгийн сайн мэдэх Dow индекс маань өөрөө өчигдрийн даваа гарагийн хаалтын хашаар бол түүхэн дээд хашаа шинжилсэн байгаа. За өчигдөр бол 43065 дээр харагдсан. За S&P 500 бол зөвхөн энэ онд нийт өөрийн дээд хашаа бол 46 удаа шинжилэн тогтоогод байна. За одоогийн байдлаар бол 5859 дээр эргэлдэж байна. За тоймын хувьд бол нэг иймэрхүү. За сэдвийн хувьд бол хэдүүлээ өмнөх дотоод зах зээлийн дугаар дээр Монголын хөрөнгөний бирж дээрх голомтын хувьцааны талаар ярилцсан. За энэ удаа гадаад дугаар дээр долларын бондын тухай ярилцъя. За би энэ дээр нөхцөлийг тавьсан байна. За энэ тал дээр бол бондын өгөөжийн харьцуул ханшийн хөдөлгөөнийг гарснаас хойш тавьсан байна. За эхлээд нөхцөлийг харуул. Энэ оны 5 сарын 20-ны өдөр Сингапур улсын зах зээл дээр голланд банк нийт 300 сая Америк долларын бондыг татан төвлөрүүлсэн. За энэ бол одоогийн ханшаар бол ойролцоогоор 1.80 төгрөг болно. За бондын хугацааны хувьд бол 3 жилийн хугацаатаар гарсан. За бондын хүүт төлөлтийн нөхцөлийн хувьд бол бусад бондуудаа яг ижилхэн ерөөхдөө олон улс төр гарсан долларын бондууд бол хүүт төлөлтөд жилд 2 удаа буюу хагас жилээр төлдөг байгаа. За хүүгийн хэмжээ буюу купоны хувьд бол олон банкны хүү 11%-тэй гарсан байгаа. За тэгэхээр бол харьцангуй нь бол мэдээж өндөр хүүтэй гарсан. За нөгөө талд бол мэдээж Америкийн долларын суурь хүү буюу бодлогын хүү софр нэлэлтэлтэй бол 5%тэй байгаа. Тэгэхээр суурь хүү нь бол ялчгүй нэг талд бол өндөр байгаа нь үнэ. За зээлч цэцэрлэгийн хувьд бол нэг таатай мэдээтэй нь анх бонд гарахад бол хоёр үнэлгээний агентлагаар голланд банк болон голландын тухайн бондын зээлч цэцэрлэл B төлгийн хувьд бол тогтвортой байсан. За тэгсэн бол өнгөрсөн 7 хоногт нийт голланд банкны за активын чанар эрс сайжирсан, за ашиглалгаа бол бүр сүв хүсэлтийг үзүүлсэн, зах зээл дээр байр сууриа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор зээлч цэцэрлэгийг нь S&P ахиулсан байгаа. Буюу нэг шат ахиулаад B+ үнэлгээтэй болсон. За төлөв бол тогтвортой түвшинд барьсан байгаа. За би энэ дээр тусгасан байгаа тийм. За яг одоогийн бондын зээлч цэцэрлэг маань өөрөө Монгол улсын засгийн газартай ижил түвшинд B+ нь. Үндсэндээ Монголын одоо дотоод корпорацуудын авч болох хамгийн дэд зээлч цэцэрлэгийг голланд банк авсан байна гэж ойлгож болно. Одоо Монголын засгийн газруудтай ижил түвшинд байгаа. За хэдүүлээ одоо өгөөжийн харьцуултыг нь яриад үзье. За хэдүүл өмнөх лайв дээр ярьж исэн олон улс төр бол Монгол улсын засгийн газрын бонд хугацаан самараа 5 нэр төрөл. За нөгөө талд бол хувийн компаниудын 4 нэр төрлийн бонд байгаа. За нийт 9 нэр төрлийн бонд хоёрлог зах зээл дээр арилжаал гэж байна. За өгөөжөөрөө хамгийн дээрээсээ тэргүүлж байгаа яг одоогийн хараад үзвэл ипотекийн корпорац жилийн 11% өгөөжтэйгээр арилжаал гэж байна. За түүний дараас удаачлан голланд банкны тухайн бидний ярьж байгаа бонд маань жилийн 9.6% долларын өгөөжтэйгээр арилжаал гэж байна. За хамгийн доороосоо хараад үзвэл мэдээж олон улс дагуу Монгол ч гэсэн тухайн улсын засгийн газар бол зээлч цэцэрлэл хамгийн өндөртэй, эрсдэл хамгийн багатай байдаг. Тэр утгаар бол хүн өгөөжийн харьцангуй бага байдаг. Тэгэхээр сүүлийн одоо 2026, 2027 гэсэн Монгол улсын засгийн газрын бондууд
нэг дунджаар 6-аас 6.2% өгөөжтэй арилжаалж байгаа нь босоо график дээр харагдаж байна. За би хамгийн доотлолт нь харьцуулах үүднээс арилжааны банкнуудын 1 жилийн хугацаатай $10 хадгаламжийн хүүг тавьсан байна. Одоо дунджаар 4.2%тай. За яг голланд банк дээр нь хэдүүлээ хараад үзвэл яг одоогоор голланд банкны 1 жилийн хугацаатай долларын хадгаламж 3.2% хүүтэй байна. Хугацаатай хадгаламжийн хүн. За нөгөө талд яг одоогийн ашаар бондын өгөөж нь 9.6%тай. Буюу яг 3 дахин өндөр өгөөжтэй арилжаалагж байна. Тэгэхээр илүү таатай хөрөнгө оруулалт байх. Долларын хөрөнгө оруулалтын хувьд бол за одоо хэдүүлээ бондын ханшийг нь хараад үзье. За ханшийг би яг бонд гарсан 5 сарын 20-наас өнөөдөр хүртэл ханшийг тавьсан байна. За цэнхэр график дээр бондын өгөөжийг нь тавьсан байна. За хэдүүлээ ингээд ханшийг хараад үзвэл анх бондоо гаргахдаа тухайн бондын нэрлсэн үн өөрөө 100 буюу нэрлсэн үнээр одоо $1000 нэрлсэн үнэтэй байна. Тэр эргэн төлөвтэй бол голланд банкны зүгээс нэрлсэн үн $1000 100 гэдэг ханшаал хөрөнгө оруулалт төлнө. За гэхдээ бонд гаргахдаа дискаунт ишүү буюу одоо нэрлсэн үнээсээ хямдруулсан үнэтэйгээр буюу 97.5 гэдэг ханш дээр гарсан байгаа. За 97.5-аар бодвол мэдээж өгөөжийн хувь нэмэгдэнэ. Өмнөх лайв дээр хэллээрс бондын ханш өгөөж бол 3 хамааралтай байдаг. Буюу ханш төдий чиний өсөн төдий чиний өгөөжөө бууж идэг байгаа. Яагад гэвэл өгөөжийг нь ямар ч юм бэ гэхээр хүүг тусгаж байгаа нөгөө талдаа бондын ханшийн зөрүү буюу нэрлсэн үнээс дээш доош байгаа зах зээлийн ханштай нь аль алийг нь тусгаж идэг. Тэр өгөөжийн түвшин бол бонд үн өсөх тусан бол буурах нь бол ойлгомжтой. За тэгэхээр 97.5 буюу нэрлсэн үнээс 2.5-аар хямдгсан учраас тухайн одоо гарч ирэх үеийн өгөөж нь бол жилийн 12%-аар гарч ирсэн. За бонд гарснаас хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байна. За хэдlээ графикийг тод хөх график дагуул бондын ашаал тогтмол өссөн үзүүлэлттэй харагдаж байна. За нийт ялангуяа сүүлийн 2-7 хоногийн хугацаанд голланд банк 3 дахь улирлын тайлангаа танилцуулсан. За түрүү хэлсэн дагуу зээлч зэрэг нэмсэнтэй холбоотой актив за аш тайлгаа нэмсэнтэй холбоотойгоор банкны бондын ханш бол олон улсын зах зээл дээр бол эрэлт нэмэгдсэн. Эрэлт нэмэгдсэн дагуу бондын ханш өссөн дүр зурагтай байна. За өнөөдрийн байдлаар бол 103 орчимд арилжаалагч байна. Буюу нэрлсэн үнээсээ илүү өндөр премиумтэй зарагдж байна. За тэгэхээр хэдүүлээ яг одоо голландын бондыг 2 дахь зах зээл дээр авах үед бол мэдээж энэ ханшаар нь авна. За тэгэхээр энэ ханш дээр авсан тохиолдолд бол бондын яг одоогийн жилийн өгөөж 9.6%тай байгаа нь энэ дээр харагдж байна. За нийцэд нь дүгнээд хэлэхэд бол ерөөхдөө бол олон улс төр 9 төрлийн бонд зарагдж байгаа. За компани санхүүгийн суурь үзүүлэлт, за нөгөө талдаа компани зээлж зэрэгтэй холбоотойгоор бол яг одоо бол голланд банкны бондын өрөнгө оруулалт харьцангуй эрсдэл багтай бус бондуудтай харьцуулахад бол өгөөж нөгөө талдаа өндөртэй харагдаж байна. Тэгэхээр бол бид үүнтэй холбоотойгоор голландын долларын бонд бол олон улсын зах зээл дээр хамгийн идэвхтэй арилжаалагдсан бондууд нэг байгаа тийм манай компани зүгээс ч гэсэн яг долларын бондууд дээр голланд банкны тус бондын хөрөнгө оруулалтыг танд түтхүүтэй санал болгож байна. За ингээд өнөөдрийн лайва өндөрлөе.